За тэгэхээр бүгдээрээ хамтдаа энэ 12 ордынхаа хамгийн сүүлийн орд руу орж байна. Тэр нь маань болохоор Арслангийн орд байгаа. Тэгээ хэрэг та бүхэн санаж байгаа бол энэ 12 орд маань хаанаас эхлээд хаана төгсөж байгаа юм бэ гэдээ анх бол ерөөхдөө бараг л онцгой шиг юмнаас эхэлжсэн тийм ээ. За тэр үед болохоор нөгөө онцгой таавар таалгадаг юм үлгэр домгийн амьтан Sphinx бол үндсэндээ энэ тайллыг агуулж идэм аа нэгсэндөө тэр нүүр нь одоо эмэгтэй хүний нүүр буюу одоо энэ хүний одоо биетэй тэгээд бүхэн бие нь болохоор арслангийн биетэй байгаа нь болохоор өөрөө энэ юг ордууд маань тэр охины ордоос эхлээд арслангийн ордоор төгсөж байгаа гэдгийг их тодорхой харуулсан гэж бид нэр тайлбарлаж ирсэн. За тэгэхээр охины ордоос ахуулаад энэ зурхай болоод явчихсан хүмүүсийн хувьд одоо өглөө хаашаага яаж одоо гарвал бүтэнчтэй байх вэ гэдэг нэг үздэг. Тэр шиг ингээд за ямар зан чанартай хүн бэ, ямар хүнтэй таарах уу, нийцэх үү, ямар ажил эрхлэх үү гэдэг юм уу. Ийм байдлаар нэг уншдаг, таадаг, бие биенийхээ талаар зохиодог юм зохиол домог шиг юм болчихжээ. Гэтэл нэг дээрээ тийм биш яах нэ. Цаанаа маш утга учиртай мессежийг агуулсан юм оддын сайн мэдээ байсан тийм ээ, бидэнд одоо дуулах их сайхан мэдээ байгаа. Гэхдээ мэдээж одоо ялуу зүйл хоёр талтай гэдэг шиг сайн мэдээд эсэргүүцүүлээд муу мэдээ байгаа. Юу гэхээр энэ зүйлийг сонсохгүй байгаа чи айгүй муу байна тийм үү. Харамсалтай нь ингээд мэдэхгүй ихэнх нь ингээд өнгөрчдөг. Үнээр их дээрээ болохоор эзэн бурхан нэгэнтээ өөрөө бүтээсэн юм бол үнэхээр одоо энэ бүтээлтэйгээ ярихыг хүсэж байгаа бол маш олон янзын арга хэлбэр ашигладаг байна. Үүнд бол бичиг соёлын хэл буюу одоо Библи байна. За одоо мах биеэр ярих юм бол бүхэл бүтэн үндэстэн байна тийм ээ. Израиль гэдэг үндэснийг бий болгоод түүгээр дамжуулаад ярьж байгаа. За дээрэс нь бүтээл байна. Бүтээл гэдэг нь нэлээд орчлон ертөнцийн өөрөө бүтээл суучаас гэдэг бүтээл гэж яриад байгаа. За дүүлийн бүтээл дотор болохоор одд маань өөрөө маш онцгой зорилготой. За оддын маань байршил, нэр одоо дараал нь бүгдээрээ тийм төгс төгөлдөр утгыг агуулсан агуулгатай байна гэж одоо хамтдаа үзээд 12 дахь орд одоо өндөрлөх гэж байна. Тэгээд энэ маань болохоор Арслангийн орд байгаа. За хэрвээ Арслангийн ордыг аваад үзэх юм бол ямар бэлэгдэл байдгүй гэхээр хэрвээ юг аваад үзвэл Израилийн түүхийг аваад үзэх юм бол Израиль маань өөрөө 12 хүүтэй байсан байгаа. За тэгээд 12 хүүгийнхаа талаар яг насрахынхаа өмнө тэр Яаков гэдэг одоо нэр нь одоо Израилээс солигдсон тэр хүн юу яасан баг. Зүгнэж ингээд одоо шүлэг шиг юм уншсан. За тэгээд шүлэг шиг юм уншиж байхдаа бол өөрийнхөө хүүг Юда гэдэг хүүг уг нь тэр хүн болохоор 6 дахь хүн байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр хүүгээ Юда бол яг арслан шиг байх болно гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө дайснуудыг урьж тастана гэсэн тийм утгыг бэлэгдэж ин гэж ярьсан. За тэгээд хүмүүс болохоор за израильчууд бол тэр 12 хүүгийнх нь одоо ууган хүү гэдэг тийм онцгой эрх байдаг. Энэ Израилийн ард түмний дотор тийм уламжлал байдаг. Ууган хүүгээ эрхэмлдэг. Ууган хүн одоо нэгсэндөө өв залгамжлаад авч явдаг. Одоо ах トゥ нараас 2 дахин илүү хүртдэг. Яа тэгэхээр одоо эцгийнхаа нэрийг тэгээд явдаг гэсэн тийм том хүүгээр дамжиж тэр удам явдаг ийм уламжлалтай байгаа. Монголчууд болохоор нөгөө отхон хүүгэр гэж хэлдэг шүү дээ. Отхон хүү болохоор яг аав ээжийнхээ голонтыг аваа явдаг. За тэгвэл Израилийн соёлд болохоор ууган хүү байсан байгаа. За тэгээд ууган хүүгийн эрхээ Рубен гэдэг яг анхны төрсөн хүү алдсан гэж байдаг. Тэгээд хин Юда өөрөө болохоор хүүхдүүд дотроос хамгийн хайрлаж исэн Йосеф гэдэг хүү байгаа. За тэгээд Йосефийн 2 хүүхдийг өөртөө өргөж аваад нэгсэндээ Йосеф бол одоо ганц овог болохоор байтал 2 овог болгосон. Манасе Ефраим 2 дахин хийг өгж өвлүүлж нэгсэндээ Йосефийг өөрийнхөө ууган хүү болголоо шүү гэж тунхаглан зарласан байгаа. За тэндээс үүдээд Израиль хүмүүс юу гэж ойлгосон бэ гэхээр энэ нөгөө хүн төрлөختнийг аврахаар ирж байгаа нэгэн бол Йосефийн удмын хүн байх юм байна гэж ойлгож төсөөлж хүлээж исэн байгаа. Гэтэл эзэн Йосеф биш Юда гэдэг овгоос өөрийнхөө одоо аврагчийг төрүүлсэн байдаг. Тэгэхээр энэ дэлхий дээр яг ингээд хүний бие махбодод дотор ороод амьдрахтаа бол Юдагийн овгийн хүн байсан байна. За Юда овг болохоор
өөрийнхөө ах トゥ нараас бол онцлог. Тэр ах トゥ гээ захирж хаан болно гэдгийг бас эртнээс аавынх нь амаар дамжуулаад эзэн бас энэ ирээдүйн талаарх илчлэлтэй бол хэлсэн байсан. За үүний дагуу одоо энэ хиний Юдагийн овгоос маш алдартай хаан гарч ирсэн байгаа. Тэрийг та нар санаж байна нэрийг нь? Есүс үү? Давид яг үнэ Давид хаан байсан тийм ээ. За тэгээд Юда овгоос Давид хаан гарч ирэхэд эзэн бурхан өөрөөрөө тангаргалаад Давидын сэнти бол хизээч дуусахгүй мөнхийн сэнти байх болно. За яг энэ Давидын хаан ширээнд би одоо залах хаанаар таслахгүй гэж амлаж исэн. За үүний дагуу эзэн Есүс бол яг Давидын угсааны хүн болж энэ дэлхий дээр төрсэн байгаа. Тэгээ аавынхаа талаас дээр ээжийнхаа талаас дээр Давидын угсааны хүн байдаг. Тэгэхээр Юда овгийн арслан бахна штэ. Тэр бол эндсэндээ эзэн Есүсийг хэлж исэн юм аа. Тэгээд энэ арслан маань одоо ингээд од дээр болохоор хамгийн сүүлийн орд болоод явж байна. Тэгээд илчлэлт номын 5-ын 5-ыг бүгдээ хамтдаа үзцгээе. Хэрвээ та нарт Библи байгаа бол илчлэлт ном руу ороод 5-ын 5-ыг гаргаарай. За энд болохоор ямар амлалт байгаа вэ гэхээр ер нь энэ 5 дугаар бүлэг нь бол хуйлмал ном, тэгээ хурганы тухай гарч байгаа. Тэгээ нэгэсэнд Тэнгэрийн улсад ингээд гайхамшигтай зүйл болж байгаа. Тэгээд энэ илчлэлт номыг бичсэн хүн болохоор зөвхөн биднэртэй л адилхан мах үйтэй хүн байсан. За энэ хүнийг болохоор тэр Тэнгэрийн улсад ирээдүйд болох ч бүх зүйлийг харах эрхийг эзэн бурхан бол өгсөн байгаа шүү. Тэгээд яасан бэ гэсэн чинь тэр Тэнгэрийн улсад очиод нэг юм ингээд онгойлгох гэсэн чинь тэр хуйлмал намыг онгойлгодог хүн байдгүй. Тэгээ хин минь хуйлмал намыг нээж одоо энэ лацнуудыг идэж энэ бүх юм үзүүлэх юм бэ гэсэн чинь хайгаад хинж ирээсээ олддгүү. Тэгсэн чинь нөгөө хүн маань энэ зохиогч нь уйлсан маань ёо энэ хуйлмал намыг нээгээд өгч хүн байхгүй махтай. Айгүй уйлсан гинэ тэгсэн чинь нэг ахлагчдын нэг дүү уйл харахтун хуйлмал намыг болон 7 лацыг нээхэд бол Юда овгийн арслан буюу Давидын үндэс ялсан юм лээ гэж гайхалтайгааз. Тэгэхээр энэ хуйлмал ном, энэ лац, энэ тэнгэрт болж байгаа тэр бүх зүйл бурхны тэр одоо бичээс тэ ирээдүйд болох гэж байгаа бүх зүйлийг ингээд лацдсан байсан, нууцсан байсан бүх юмыг бол энэ нядлуулсан хураг Юда овгийн арслан Давид хааны үндэс ялалт байгуулад өөрийнхөө одоо энэ загалмаа дээр даруй болж өгсөн загалмаа дээр хөглөөрээ ялалт байгуулад гарч ирээд тэр юг тэр хуйлмал намыг нээж байгаа. Тэгээ ингээд за одоо ингээд арслан гарч ирэх юм болов гэж ингээд харсан чи харин нядлуулсан мэд хураг харагдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр сэнти залрагчийн баруун мотраас нь хуйлмал намыг авсан ба. За ийм сонин үйл явдлууд болж байгааг энэ илчлэл номыг бичсэн хүн бол хараад тэгээ нүдэн гэрч болоод ингэ бичсэн байт юм аа. Тэгэхээр энэ Юда овгийн арслан хинбэ гэдэг нь ихтэй ойлгомжтой юм тий. Давид хааны угсааны. Тэгсэн мөртлөө Давидын үндэс гэж хэлээд байгаа. Тэгэхээр Давидын өмнөөс нь Давидын дараа гарч ирсэн бурхны хүчээр тэр нэгэн байна. Тэгээд ялсан гэдэг тэр ялалттай хамт ингэж бичигдсэн байна. За тэгэхээр одоо хамгийн сүүлийн энэ орд маань бурхны ялалтын тухай байна тийм ээ. Загалмаа тэр ингээд эзэн Есүсийг насархад хүмүүс бол ихэнхдээ за ялагдлаа да ингээд дууслаа да хөөхөн амтэн сайн хүн байсан их мундаг сайхан сэтгэлтэй багш байсан ухааны бодож исэн баг тийм үү. Би ч гэсэн урд нь энэ Есүс хинбэ гэдгийг сайн мэддэг байхдаа их сайхан сэтгэлтэй хүн хөөхөн амтэн тэгээд буруу ойлгогдоод тэгээд нас орчиж зайлуул гэж өрөвддөг байсан байхгүй юу. Тэгэл одоо ингээд загалмаа дээр өнгөрсөн юм чи одоо ингээд тэр хүний хийсэн ажил нь ингээд дууссан байлгүй дээ зайлуул гэсэн бодолтой байтал үнээр тэр бол тэр загалмаа дээр өглөөрөө дамжуулаад энэ биднийг одоо хүлээсэнд оруулаад байсан бүхэл гин нүглийг устган зайлуулсан байна тийм ээ. Тэгээ хамгийн гол нь бурхны эсрэг тэрсэлж бидний бодол санааг үүмүүлээд байсан бидний хуураад байсан сатан хуурамч юм шүү худлаа юм шүү гэдгийг аль харуулсан. За тэгвэл одоо яг үнцэн одоо энэ орд руу оръё. За энэ арслан гэдэг тэр үнцэн орд маань Юдагийн арслан байгаа тийм ээ. Тэгээд монгол хэлний болохоор энэ дагуул ингээ туслах юм ордуудаас байдаг гэж яриад байгаа шүү дээ. 12 үнцэн орд маань яагаад 12 үнцэн орд болчих юм гэхээр нөгөө нар өөрөө
хажуугаар өнгөрж явахдаа ингээд дайрж өнгөрч байгаа учраас үндсэн орд болчихж байгаа. Хажууднаас дагаад эргэлдэж идэг дагуул ордууд байгаа. Хэсэг хэсэг тийм өөрийн гэсэн одтой. За тэгвэл энэ дагуул ордын маань нэг нь гидра буюу могоо байгаа. За гидра гэдэг нь болохоор усны могоо гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дагуул орд маань энэ дайсныг бэлэгддэг тийм могооны дүрстэй ах нь шүү дээ тий. Тэгээ монгол хэлний болохоор төвшний орд гэж нэрлэж ирсэн юм байна. За тэгээд тогоо буюу аяг гэсэн тийм айхтар дагуул орд байгаа. За тэгээд бурхны уур хилэн могоо дээр асгарнаа гэсэн утгатай байх нь. За тэгээд энэ нь болохоор ялгагчийн орд гэсэн нэртэй байгаа. За корвус буюу хэрэг эртний могоог тасдан иднэ гэж тэр хэрэг тэр могоог тасдан идж байгаа тийм өдөр зургийг энэ ордоос харах боломжтой. Энэ ямар гайхалтай зүйл вэ тийм ээ, ямар амар юм бэ? Их мэтлэн ийм айхтар юм болж байгаа. За тэгээд бүгдээрээ ер нь бол илчил ном дээр гардаг юмнуудыг хамтдаа харах болно. За ингээд оддын маань нэрс ингээд дотроо байж байгаа бид харж байна. За үндсэн одоо орд маань энэ арслангийн орд байгаа. За ингээд нарны зам харагдаж байна тийм ээ, эклиптик. Тэгэхээр нар бол ингээд өнгөрөхдөө энэ ордыг дайран өнгөрд юм байна. За тэгэхээр энэ Юда хогийн арслан бол өөрөө ялсан нэгэн байна. Тэгээд бид ингээд аваад үзье. Ямар оддоос бүрдсэн бэ? Гэрэлт хуулийн дараалал хамгийн тод нь болохоор Регулус буюу хаан жонон гэсэн утгатай юм байна. Тэгээд энэ болохоор яг арслангийн гялан гэж бас нэрлэгддэг. За Денебола нь болохоор арслангийн сүүл аа. Тэгэхээр нэг гэсэндээ энэ оддын маань дүрс бол харагдахгүй, харин тэр нэрээр нь бид нэр хөөгөө за ийм хүү дүрстэй юм байна гэдгийг харчаад байгаа шүү дээ. За Денебола гэдэг энэ од болохоор 5 хаан од гэдэг юм шүү дээ. За тэгээд гэрэлтэх байдлаар нь энэ одуудыг бол альфа, бета, гамма гэх мэтлэн ингээд зэрэглэл тогтоодог. Регулус бол альфа од байна, Денебола бол бета од байна. За алгебра гэдэг нь болохоор өргөмжлөгдсөн нэгэн, зоос маань болохоор гэрэлтэгч, Минчераласаа гэдэг нь болохоор урж тасдаж байгаа арслан гэсэн утгатай үг юм байна. Тэгээд энэ Дендера гэдэг би бүр эртний хадгалагдаж ирсэн энэ одоо Египтийн уламжлалт юм ордуудын талаар та бүхэнд тайлбарлаж ярьсан тий. Одоо энэ зурхаад одоо хэрэглэгдэж байгаа хамгийн эртний одоо баримт бол одоо энэ ханан дээрээс илээд үлдээсэн энэ Дендерийг орд байгаа. За тэгээд Дендерийг орд маань болохоор яг арслангийнхаа доор кнем гэсэн бичиг үг юм. За кнем гэдэг нь болохоор ялагч гэсэн утгатай. Тэгэхээр нэг өсөндөө энэ арслан бол ялагч юм байна гэдгийг тодорхой харуулжээ. За еврей хэлээр болохоор арие гэж нэрлэж байгаа. Тэгээд уг нь арсланг одоо нэрлэдэг тийм 6 үг юм ээ л дээ еврей хэлэнд. Тэрэн дотроос арие гэдэг үг нь болохоор яг ан хийж байгаа арслан гэсэн утгатай. Тэгвэл энэ энгийн нэг тийм 50 байгаа арслан биш. Энэ дайснаа урж байгаа, тастаж байгаа, ялж байгаа юм арслан байгаа юм л да. За ийм дүр зураг байна. За нөгөө талаас та бүхэн бас энэ юу харагдаж байгаа юм тийм ээ. Гидра хаан байна. Энэ арслангийн хүл хаан байна гэдэг. За энэ маш их утга учиртай байгаа юм л да. Яагаад гэвэл бүтнээр нь харъя. Ордууд дотор 5 удаа дайсныг бэлэгдэж байгаа амтан дээр Есүсийг бэлэгдэж байгаа нэгэн хүлээр гიშгэж байгаа тухай харагдаж байгаа тийм үү. За Эхлэл номонд 3:15-д эзэн юу гэж хэлсэн эмэгтэй хүн хандаад за ингээ хэдийгээр чи гин үгэл хийгээд тийм ээ үүнийхээ шийтгэлийг аваад одоо маш хэцүү зовлонтой төрдөг болсон. Одоо өнөөдөр ч гэсэндээ эмэгтэйчүүд төрөх зовлон гэж юу гэдэг амсаж байгаа шүү дээ. Маш хэцүү болсон. За тэр чинь яг тэр цэцэрлэгт хийсэн үйл явдлаас үүдэлтэй юм байна. Тийм айхтар юм болж исэн ч гэсэндээ юу гэж амласан бэ гэхээр эмэгтэй үрээс эзэрний зүгт аврагчийг ингээ гаргана гэдэг амласан. За тэгээд тэгж яа хажууд нь могоо байжсэн тийм могоод нөгөө нэг айхтар тэнгэрээс бууж ирсэн нэгэн шүглэлцэн байсан. Тэгээд могоод хараал хэлэхдээ за чиний толгойг бол энэ эмэгтэй үр яцална гэж. Тэгээд толгойгоо бяцлуулна гэдгээр чи айхтар юм болсон дуусна гэсэн үг шүү дээ. Чи тэр эмэгтэй үрийн хөлийг хатганаа гэж. За тэгэхээр энд одоо арслан тэр толгоон дээр нь гიშгцэн байгаа юм зургийг бид ингээ орд дотроос харж. Тэгэхээр нэгсэндөө эзний амлсан тэр зүйл биелсэн байх нэ. Гэхдээ могоо эргүүлээд хатгсан уу? Хатгсан. Загалмай дээр Иесус өгсөн үү? Өгсөн. Тэгсэн ч гэсэндээ
бурхан бол өөрөө амийг зохиогч учраас өвхөлт ингэж удаан хадгалагдах ямар ч боломжгүй тэрийг чинь тэрэл гараад ирсэн тий. Тийм учраас амьлахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр та нар ч гэсэндээ надтай адилхан ийхүү амьлах болно гэж хэлсэн байна. За тэгээ хэрвээ та бүхэн санаж байгаа бол Regulus гэдэг үгийн Regal гэдээ бас нэг юм тоодгоо яваад байгаа шүү дээ. Тэр нь болохоор Орион буюу Марлин Гилан дээр гарч ирсэн тий. Дайснаа одоо гიშгэлж байгаа нэг авраг үетэй хүн байсан баа. За тэгээд хэрэг та нар санаж байгаа бол баруун мөрөн дээр нь Betelgeuse буюу одоо авраг биетний мөр гэдэг нэртэй тийм одоо. Авраг биетний мөр гэдэг нэртэй тийм оддоо бүр зэрэг байгаахгүй юу тийм нэрт. За тэгээд тэр болохоор дайснаа гიშгэлж исэн бас. Тэгээд тэр гიშгэлж байгаа хөлийг нь Regal гэж нэрлэжсэн. Одоо энэ болохоор Regulus гэдэг бас одоо энэ л та. Тэгэхээр яг тэр гიშгэж байгаа хөлн дээр Regulus гэсэн одыг таарж байгаа байхгүй. За ийм сонин гайхалтай одоо байна. За тэгээд Минчара ласаа гэх юм бол одоо урж байгаа тасцж байгаа тийм арчлан байна. Тэгэхээр энэ бол зүгээр нэг толгон дээр гიშгээгүй дайснаа ивжгүй урж тасцж байхгүй болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо бурхныг нөө зөөлөн учраас хүмүүс нэг жоохон үл ошоогоо тий хүчирхийлэл хэрэгжилж байгаа терроризм ашиглаж байгаа юм болж байгаа айгаад төгшөөд ингээд даган байсах гэдэг л да хүчирхийлж байгаа нэгний талд орох гээд байдаг. Гэтэл эзэн бурхан бол мөн чанар нь маш их хүчтэй. Хамгийн хүчтэй нэгэн мөртлөө дөлгөөн даруухан тийм мөн чанартай юм сонин одоо хүний одоо оюуханд багтаахад аягцуу. Яа тэгэхээр бидний нэг хөвшмөл ойлголт бол бяртаа чадaltaй бол тэрийг үзүүлээд үгүй хажууд байгаа жоохон дөрөнүүдээ ингээд дээрлэгээд ингээд бяцлаад ингээд нэг цохоо зодоод тий өөрийгөө лаг гэдгийг харуулсан тийм хандлагатай байдаг. Энэ бол нөгөө сатан буюу толгойг нь одоо бидний толгойг одоо хуурм эхэлж гисэн тэр могоон хуурм эхлэлтэнд автцсан учраас бид ингэж яадаг. Гэтэл үнээр дээр бурхан юу хэлсэн гэхээр хүчтэй байгаа бол над хүчээ сайн төлөө ашиглаараа гэдэг. Яг өөрийнх нь мөн чанар тийм юм байна л да. За тэгтэл энэ могоо гэдэг амьтныг бүгдээр хамтдаа аваад үзэх юм бол энэ асар их уур хилэнг хүргэж эзэн бурхны одоо тэр шийтгэлийг амсаж байгааг харж олно. За шийтгэлийг бид эндээс хоёр зүйлээр харуулж байна. Нэг нь болохоор хон хэрэг байна. Нөгөөх нь болохоор аяга байна. За энэ аягыг монголчууд бол тэр болгон шийтгэлтэй бас холбож үздэг. Яа тэгэхээр бидний хувьд бол аяга бол одоо сүгээр дүүргээд мэлтэлцсэн тийм гоё ерөөлт ингээ холбоотой зүйл л дээ. За тэр талаас бас бид нэр харж бас болох юм тийм ээ. Тэрийг бол одоо энэ юг харах нэ хундахта одоо нөгөө дарсыг болохоор баяр ёслолтой зүйрлээд одоо ингээ дарс мэлтэлцүүлж хийгээ хундаа аяг гэж бас хилдэг. Аяга маань дүүрч бэлхнаа гэдэг тийм утга бас ирээд байгаа ирээл нэ. Түүнээс гадна аяга нь өөрөө шийтгэлийг бас бэлэгдэж байна. За энэ бол аяны талаар үзэхдээ бид нэр дэлгэрэнгүй зэн. Одоо яг л энэ усны могоо маань ямар ч юм дээр аваад үзье. Тэгэхээр энэ могоо хэдийгээр одоо хүн төрөлхтний хуурам эхлээд бид нэр аим хүчтэй юм биш үү одоо энэ сатанчаас одоо юу вэ гэж одоо сүмийг одоо шүгэж мөргий энэ аяг хүчтэй юм байна. Бараг бурханчлаа тахий гэд явдаг эсвэл хүмүүс байгаа. Яагаад гэвэл одоо ингээд хүчирхийллээр өөрийгөө ингэж хүчтэй юм шиг харуулж байгаа болгоныг дагдаг хүндтгэдэг үгэнд нь ордог тийм хүмүүс байна. Зарим хүмүүс болохоор хүчирхийлэл юм хүчийг харах биш юуг хардаг вэ гэхээр ёс зүй мөн чанарыг хардаг тийм ээ. Тэгээд хүн байх адгууснаас ялгаатай нь юу гэвэл энэ ёс зүй юм одоо ингээд ёсолтхон юм гэж байгаа хгүй. За тэгэхээр энэ гидра буюу усны могоон гол одуудыг авч үзэх юм бол альфа замаасаа зайлуулагдсан хасагдсан гэсэн утгатай мегод. За минчрал сүгия урж тастагдсан мэхлэгч гэсэн. Сүгия гэдэг машгурсан мэхлэгч гэсэн. Машгурах тахир байх гэдэг чинь ерөнхийдөө жоохон ойлгомжгүй мөн чанартай байх гэсэн утгатай байна л да мэхэлдэг нэг юм гэсэн. За одоо юу руу орж ийн бид нэр аяга руу орж байна. За тэгээд аяган дээр бүгдээр аваад үзэх юм бол хэдийгээр энэ чи яг одынх нь нэрс бол хадгалагдаагүй байгаа. Гэхдээ бидний илчлэл номыг аваад үзье л да. За илчлэл номон дээр хэрэг та нар харах юм бол
Бурхны уур хилэнгийн 7 аяга гэдэг нэртэй бүр 16 дахь төлөв байгаа. За тэгээд энэ нөгөө орчуулгын хэлж цэцэлжсэн хүмүүс юм. Уур хилэнгийн 7 аяга гэж нэрлсэн байна. Тэгэхээр энэ бүлэгт тэр аяараа шийтгүүлсэн тухай ярьж байгаа. За юу гэсэн чинь Бурхны уур хилэнгийн 7 аягатай дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлхийг би сонслоо. За ингээл аяг шиг асгахад айхтар тийм юм гарч байгаа байхгүй. Жишээлбэл ингээд сүрүү дээр уур хилэн асгах магц одоо хүмүүс ингээ хортоо яар биенгээр нарж байгаа. Хоёр дахь аяг асгах магц тэнгист ингээд асгараад хөсөн хүний тосмит болоод амьд хүн хөсөн гэж байгаа. За гурав дахь нь болохоор гол мөрөн усны өндргууд дээр асгараад энэ цосоолоод за тэгээд дөрөв дэх нь болохоор наран дээр асгахад галаар төөнсөн гэж байгаа. Шатам халуунаар ингэж төөнсөн байна. За тав дахь нь асгарсан чинь тэр бүхэн эсрэг төсөөд байгаа тэр онцгой тэр гормон хэрэгсэн хаанчлал харанхуй болоод өвцөндөө хилээ хазлаад зовир шахнасаа болоод улам нөгөөдөр чинь гарч өөртөөхөө үүсэл гэмшгүй одоо бүхнийг доромжлох гэсэн нэг тийм иш үзүүлэг байна л та ерөөдний талаар зөвнөл. За 6 дахь аягатай болохоор агуу юфад мөрөнд асгагдсан усшин ширэгсэн гэж байна. За тэгээд 7 дахь аягтайгаа агаарт асгаваа. За ингээд дууслаа гэж тэр чанга дуу гарсан гэдэг. Энэ нэгсэндөө энэ аягны цаана бол шийтгэл гэсэн утга бас агуулгадж байгаа. Би дэлхийд намаас харж байна тийм ээ. Тэгэхээр ногоон дээр шийтгэл унах нэ. За корвус буюу одоо энэ хэрэг. За энэ хэрэг бол яг тэр эртний могоо цогцсон юм уу биеийн ч юм уу тий тасцж ижиж байгаа байдлаар ингэ шаруулж байгаа. Тэгэхээр ер нь бол Монголд ч гэсэндээ хэрэг мачин шуу ахын бол сэгзэн идэж байна. Тийм дээр ингээ овоорж ин гэдэг бас тэр бэлэгдлийг бол мэдж байгаа. За чи барилыг хараал хүрсэн гэсэн утгатай юм. За энэ ч бол градууд нэлээ урьж тасдах хэрэг урьж тасдах уурах одоо нөгөө нэг менчер аласаа тэгээд нөгөө нэг урьж тасдж байгаа арслан гэдэг нь од байсан. Тэгвэл одоо менчер град гэхээр хэрэг маань өөрөө урьж тасдж юм гэсэн утгатай. Хамж урьж тасдж байгаа хэрэг гэсэн тийм очир байна. За менчер алсуугийн яглаар нөгөө мэхлэгч урагдж тасдагдж байна гэсэн тийм утгатай. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ? Бүгдээ хамтдаа ингэ дүгнэж үзэх юм бол могоол устгах юм. За тэгээд яг тэр мустуудах мөчт болохоор мөнхөр эхлэн. За тэгээд Юудагийн харсан болсон Давидын үгс Есүс Христос өөрийнхөө хийсэн ялалтыг бол илчлэн. За тэгээд одоо нөгөө галт нууранд хаягдж яал гимээ өөрөх тийм айхтар цаг байгаа. Энэ бол муу мэдээ байгаамаа. Тэгэхээр өнөөдөр ямар сайн мэдээ өгдөг юм гэхээр энэ болгоноос хүн төрөлхтөн бол аврагдах боломжтой. За тэр тэрсээс муу сүнсэнд бол ийм авралын төлөвлөгөө бол байхгүй байна. Харин бидэнд бол ийм гайхамшигтай төлөвлөгөө бол эзэн бэлдсэн байна. Тийм учраас бид одоо ингээд бүхэн нэрүүлээр аврагдах боломжтой болж байгаамаа. Тэгээд тэр хэрэгтэй холбоотой бас нэг ишлэл хуваалцаад Матай 24 дээр байгаа. За тэмцээ юу гэж хэлсэн бэ гэхээр сик хаан бай тийм тас цуглан гэжсэн юм тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ сиг зэмээр хоолж байгаа амтан бол одоо ямар нэгэн өөр одоо хүн амтан бүхэд тэгээд тэмцээ хүүр нэгсэндээ байна л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө ийм хэрэг багчин амьтад бол тийм зүйлийг бол зөвхөмж байгаа маа. Тэгэхээр нэг уурж тасдах тэр сэг зэмээр хооллох гэсэн тийм айхтар юм байгаа. Тэгэхээр тэрний цаана бол дайсан бол шийтгэх түн бол гарцаагүй байгаа. Харин бидний хувьд болохоор энэ шийтгэхээс бол аврагдаж байгаа маа. За авралын талаар яаж аврагдаж байгаа тухай бол яг өмнөх ихсэн орд дээр бид харсан тийм ээ. Биднийг бол хонин сүрэг за эзэн бурхан болохоор яг тэр хонин сүргээ ямар ч тийм дайсан нэвтрэхээргүй орхооргүй найдвартай хамгаалтын дотор байлганаа. За тэгээд тэр хоньны хашааны үүд нь эзэн Иесус өөрөө байх болно тий. Бурхны гар Иесусийн гар давхар биднийг хамгаална. Бид нар ингээд аврагдсан бол
одоо мөнхөд ингээд эзэнтэйгээ хамт байх боломжтой гэж. Тэгвэл яг энэ арчингийн орд маань болохоор за бид ингээ аврагчдсан юм байна. За тэгвэл нөгөө нөхдүүд яах юм бэ гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр энэ эзний үгэнд бас их сонин гайхалтай шүүрэлт гэдэг тийм ойлголт өгдөг. За тэр нь юу вэ гэхээр одоо энэ нэг амар зүйл болохоос өмнө эзэн өөртөө итгэж байгаа бүх хүмүүсийг нэг агшин төрөөс яг л алгаад ашигын хооронд мэдээж авчихын хооронд л ингээд тийш шүүрээд аваад явах байгаа. За ийм эзний бэлэгдэл ишизүүлэг бүгдээрээ хамтдаа үзлээ. Тэгэхээр энэ 12 орд маань тэр яриа юуны тухай өгүүлж байгааг бүгдээрээ харлаа штэ тийм ээ. Тэгэхээр хэрвээ ийм утга учиртайгаар нэгэн байрлуулаагүй бол яагаад ийм зүйл байгаа юм бэ? Тэг яагаад гидра могоо арслан байгаа юм? За тэг яагаад гидра дээр тэг могоон дээр ингээд аяг цуцагдаал ингээд хэрэг тоншоол ийм байгаа юм бэ гэхэд одоо хүний домгоор бол ойлгоход хэцүү. Яагаад вэ гэхээр та нар ингээд домог муу тийм арслантай холбоотой тийм түүхийг ингээд үзэх юм бол тухайлбал тэр Геракл буюу хүчит ир одоо манай талын залуу ах шиг байгаа хгүй. Яагаад вэ гэхээр тэдний ойлголтоор грекчүүд тэдний грекүүдийн ойлголт ярьж байна. Грекүүд болохоор нөгөө Зевс бурхны хүү байсан юм аа гэж одоо Гераклийг хараад байгаа. За тэгээд маш их том гавья байгуулж ийж одоо өөрийнхөө тэр бурхан мөн чанарыг одоо хамгаалж нэгсэнд бурхан мөн чанарыг одоо илэрхийлдэг. За тэрийг болохоор Диснейнүүд энэ Google-тэн дээр бас байдаг. Тэгээд өөр хүний төлөө амиа зориулах гэж ингэж явсны хам төлөө мөнхрөөд тий одоо тэр амин ингээд тасрах гад нэг хайчаар ингээд хайжлагчсэн чи хайжлагдахгүй нэг алт болцсон байдаг. Тэгэхээр ийм одоо бурхан чанараа илэрхийлж одоо олж авч байгаа хүн байсан нэг юм хүчтэй баатрын тухай гарч ийн л та. Тэгэхээр тэр домгийг аваад үзэх юм бол энэ арслан дайсан талын арслан байгаа хгүй. Яагаад гэвэл тэр Геракл гэдэг баатар ирж энэ арслантай байлдаад энэ арслан дийлээд алаад устгацсан байгаа юм л да. Тэгээ бодоод үзэхээр энэ бол дайсны талын нөхөр байхаар байна л да. Тэгвэл яагаад ингэ могоон дээр нэг дайсны талын нөхөр ингэ гიშгдсэн байгаа юм. Ингээд яг тэр домгоор тайлбарлах юм бол ямар ч тайлбар гарчихгүй байгаа хгүй. Яагаад гэвэл тэр домог дээр бол могоотой байлдаг гэж чинь Гераклтай байлдаг. Тэр харин ч энэ арслан чинь дайсны тал яагаад одоо энэ юунд орцсон гэдэг тийм асуудал орж ирнэ тийм ээ. Энд ч нэг тийм шагнал байдлаар хүн чинь оролдог үстэй тийм үү. Орд дотор орно гэж айгүй том зүйл байгаа. Тэгэхээр утган ингээ гажуудтай ойлгомжгүй болчихсон зүйлийг хэрэг өөртөө ингээд нарийнсаа ухаад үзэх юм бол за ийм учиртай юм шүү дээ мэдэх боломжтой байгаа. За ингээд бүгдээрээ хамтдаа энэ 12 ордыг үзээд мэдсэнд дуусглаа. Тэгээ хэрэг та бүхэн санаж байгаа бол би энэ 12 ордынхоо зураглалыг та нарт ингээд дахиад нэг харуулъя. Охины ордоос өдөр эхэлсэн байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ охины ордоос эхлүүлээд энэ дагуул ордууд нь юуны тухай өгүүлжсэн бэ гэдгийг бид хамтдаа үзсэн. Тэгэхээр энэ дагуул ордууд нь үндсэн ордынхоо утгыг ингээд баяжуулаад зогсохгүй дараагийнхаа ордтой холбоотой байсан тийм. Тухайлбал одоо энэ кентавр буюу жигшигдсэн нийгэм бол одоо лупус гэдэг нэг тахил одоо болоод өргөгдөөд амиа алдж байгаа амьтан руу өөрөө ингээд жадаа ингээд чиглүүлсэн байсан. Гэтэл нөгөө талд болохоор тэр кентавр гэдэг амьтан бол ялалтын одоо ингээд сумаа татсан байсан байгаа. За жинлүүрийн дагуул орд энэ корона буюу эрх мэдлийг биелэгдсэн энэ титэм рүү энэ могоо тэмүүлээд авраг одоо ногоон өгөхгүй гэдэг ингээд барьж байгаа тийм зүйлийг харсан. Тэгвэл эдүгээ энэ арслангийн орд дээр л ногоо лүүчгүй урагдаж тастагдаад дуусч байгаа тухайд үзэж байгаа. За ингээд цаашаа явах юм бол бид энэ хилэнцгийн ордыг хамтдаа үзсэн. За энэ нөгөө Геракл гэдэг баатар манайгаа Рако дээр гიშгдсэн байсан тийм ээ. Тэр луун дээр гიშгдсэн байсан. За тэгээд энэ ялалтын сумаа татж байгаа энэ кентаврын тухай бид нэр үзлээ. За тэгээд энэ нас тахлын ширээ гарсан тийм ээ. За тахлын ширээ нь ямар чиртэйсэн бэ гэхээр чимээ орд гэдэг юм уу? Тэр маань болохоор нөгөө юм галаар асж байгаа тахлын ширээ байсан байгаа. Тэгээд тэр нь энэ галан голтойгоо холбоотой байсан тийм Эриданус гэдэг. Тэгээд тэр нь ямар учиртай гэхээр одоо дайснуудыг хаях дээр шийтгэлийг
галт нуур руу хаягдана да галт гол руу бас хаягдахаар. Тэгээ гол гэж бас гарч байгаа. Тэгээ бид нэр энэ Библиэл дээр шин нуур гэж явдаг шүү дээ. Ишээс ном дээр нуур гэдээсэн чинь ерөн гол гараад ирсэн чинь Даниэл ном дээр гол агааг бид хамтдаа үзсэн тийм ээ. За түүнчлэн цаашаа явах юм бол Каприкорн буюу одоо энэ далайн ямаа жигшигдсэн нэгэн амиа ингээд золиослоод үеж байгаа. Гэхдээ тэр золиослсон амиар нь дамжуулаад одоо итгэсэн хүмүүс бол аврагдж байгаа. Ингээд уснаас цойлж байгаа дэлхийн нийтэн гэж гарч иж байгаа. Гэтэл яг тэр амиа өргөж байгаа нэгэн бол бүргэд мэд доош унж байгаа тийм зураглалыг бол бид харсан тийм ээ. За тэгээд энэ мөнх амийг одоо өгж байгаа нэгэн бол үндсэндээ бомбар тийм үү одоо аршаан хийдэг саваар ингээ асгаж идэм байна. За тэгээд түүнээс нь ингээд загас уугаад хүртэж идэм байна. За энэ загас маань өөрөө ингээд уяатаа хүлээстэй ийм далайн аратан мангасны ингээ холбоотой байсан тийм ээ дайсны бэлэгдэж байгаа. Гэтэл одоо яг л энэ гинжлэгдсэн Андромеда тийм энэ бүсгүүн мэттэй байхад нь бурхан бол авраад одоо ингээ хажуудаа ингээд хатан болгоос энэ одоо хаан байна тийм үү. Тэгээд энэ гинжлэгдсэн нэгнийг бол ингээд чөлөөлөхийн тулд яг дайсны толгоон дээр дахиад гიშиж байгаа нэг хураг байсан тийм ээ. Энэ түрүүн бас нэг хуйлмал намыг тэр лацыг задлахаар хураг гарч ирвэ гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хураг маань ингээд чөлөөлж байгаа дайсны толгоон дээр гიშгсэн байгаа. За тэгээд тэр персе буюу дайснаа бол ялсан нэг гэж бид бас харсан юм бухныг бэлэгдэж байгаа. За түүнээс гадна бас энэ Юда овгийг хэрвээ бурхан арслангаар төсөөлж исэн бол тий зөөрлөж исэн бол Йосефийн овгийг бол энэ зэрлэг өхрөөр төсөөлсөн байдаг. Тэгээд Йосефийн хоёр хүү бол Ефрам Манасе бол зэрлэг өхрийн хоёр ивэр мэтэн гэж төрж орж ирнэ гэдэг. Энэ бол өхрийн талаарх бид судалгаагаа хийж байхдаа бол энэ ишлүүд нас юм таарч харсан тийм ээ. Тэгэхээр дайсныг төрж орж ирэхээр эзэн бол шүүгч жирэмслэгээр дээр бол залганаа. За тэгээд энэ шүүгээд энэ галт гол руу ингээд дайсныг ингээд цохоод хайж яхад болохоор бид нэр бурхны үр дээр ингээд энэ ямаа энэ хоёр ишг шиг ингээд сууж явах юм байна. Тэгээд бурхан маань өөрөө хоёр мөн чанартай нэг талаасаа ингээд цог чахланд агуу хүчит хаан нөгөө талаасаа бидний төлөө амиа зориулсан даруй мөхс жигшигдсэн нэгэн гэсэн ийм хоёр мөн чанарыг агуулсан ихрийн ордыг үзсэн байгаа. За энэ хоёр мөн чанар нь хоёр кентавр дээр ч гэсэн гарсан. Нэг нь бол ялж байгаа нөгөөд нь болохоор амиа өргөө жигшигдэж байгаа энэ кентавр байсан. За тэгээд энэ алтан гадаас долоон бурхан бол нэгсэндөө одоо ямар ч аюулгүйгээр тэр хоньны хашаандаа ингээд хашигдсан байгаа хонь сүрэг юм байна гэдгээр үзсэн тийм ээ. Тэгэхээр бас итгэвч хүмүүс бол ганцаараа байдгүй шалтгаан бас юм байгаа. Ягаад гэвэл дайсан маань одоо ганцаараа явж байгаа итгэвч хүнийг бол амархан оцлоо унаачдаг. Тэгэхээр яагаад цуглаан яваад яагаад бүтэн сайдэр болгон цуглаан гэл дээ цуглааныг маш их хэрхэмлэн хөдөлгөө гэвэл бид хамтдаа байх ёстой. Яг сүрэг байх ёстой. Эзэн бас яг тэр хамтдаа ахан дүүс эвэг найртайгаа хамтдаа байх нь ямар гайхамшигтай. Тэнд бол эзний өрөөл ингээ урсч идэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хонин сүрэг хашаа гэсэн ойлголтоос гадна бас ингээд дээр нь суусан аялагчдыг ингээд амар тайвнаар ингээд тэгээд явах тийм хөлөг онгоцоор бас бэлтгэсэн байгаа бид нар хамтдаа үзсэн тийм ээ. За тэгээд энэ дэлхийн ордын дараа болохоор бид энэ арслангийн ордыг үзснээрээ энэ 12 ордын талаар судалгаа маань ийхүү өндөрлж байна. За тэгээд энэ бүхий л хугацаанд хамтдаа байсан та нартай маш их баярлалаа. За тэгээд та бүхний цаашдын бас бие дагаад эзэн бурхны талаар энэ Библиэс судлах судалгаанд чинь амжилт хүсье.